нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Тансаг байдлын төгс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэнд цэндэрлэх өндөр зэрэглэлийн орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно. Дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 100 грамм алтантай. Хамгуя багвандгаа их хоёр өрөөний газар уулзахгүй юм шиг. И жишээлбэл сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинэж таних санжийн баяр байгаагүй. яриаг байгаа. Та Тэгээ бид нэр энэ таягаад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засыг хамгаалаад дийлээ байгаа шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгэл 20 жил явуулчлаа. Бид нар сони юм их одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж. Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор утааны эсрэг ээж аавуудын холбоо төрийн бус биш ээ. Утааны эсрэг ээж аауд төрийн бус байгууллагын санаачлагч Иргэн Бунд хорол бүрхүү нар өргөдөө ирээд байна. Та бүхэнд орой мэнд хүргье. За танаа хос Facebook дээр пеб групптэй хамгийн анх үүсгэн байгуулагдсан чинь тийм ээ. Тэгээд цензургүй яриа нэвтрүүлэг уг нь өнөөдөр өөр зочин орох байлаа. Тэгээд одоо над руу манай нэвтрүүлэг рүү их санал тавьсан. За үзэгчид нэлээд дэмжсэн учраас та бүхний санаачлагыг хүлээж авсан. Яагаад ийм алхам хийх болсон бэ? Уг нь жагсаал чинь 2-7 хоногийн дараа үсттэй. Тэ энэ юм энэ орой мэндийг бүх үзэгчд төргий. Би өглөө таны нэрийг оруулаад Facebook дээр хүсэлт илгээсэн тий. Бид нэр өмнөх жагсаал 12 сарын 26-ны өдөр хийсэн. Зэрэгээрээ эргээгээд засгийн газар болон улсын хурал за холбогдох хүмүүст шаардлага хургуулсан. Тэр шаардлагынхаа хүрээнд эргээгээд хариугаа бид нар 1 сарын 10-ны өдөр авнаа гэж хэлсэн байгаа. Тэгээд тэрнээсээ өмнө нэг шууд ярилцлагаар орчмоор санагдаад бид хэд ярилцж байгаа. Тэгээд тэр постыг оруулсан. 1 сарын 10 чинь маргааш тийм ээ. Тэр хариуг ерөөсөө өмнө нь өгөөгүй юу? Ямар нэгэн байдлаар та нартай эргэж уулзах асууж лавлсан юм болоогүй юу? Тэ маргааш үндснээ аюулгүй байдлын зөвлөл өргөдөгсөн уралдаан юм гэсэн. За тэр шугамаараа бас манай эцэг эхчүүдийн төлөөллийг урьдсан байгаа. Гэхдээ бус энэс өөр бол ямар нэгэн байдлаар хариу хургуулъяг байна. Энэ бол зөвхөн хуралдаа урьдсан болохоос биш бид нар чинь засгийн газар болон хотын захиргаа ерөнхийлөгч гэсэн 3 хүн шаардлага өргүүлсэн шүү дээ. Тэр 3 субъектээс нь тус бүртээ аль биесны хариулт бол ирээгүй. Тэгтээ хариулт ирэх сүүлийнх нь хугацаа маргааш л та. Тийм болоод өнөөдөр бас шаардлагууд дээрээс өнгөрсөн хугацаанд юу орхигт огт одоо хүлээж аваагүй юу биелэгдсэн гэж харж болохоор гэдгийг бас дүгнэж хэлмээр байсан. Та тэргээд үнэлж байна. Ер нь яг бид нар нэг 10 за ерөн засгийн газар Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газар за тэгээд дээрээс нь Улаанбаатар хотын захиргаанд нийлүүлээ нийтдээ 10 гаруй янзын шаардлага хургуулсан. Гэхдээ харамсалтай нь өнөөдөр яг энэ шаардлагын дагуу хийсэн ажил маш их ховорхон байгаа л да. За яг хөө мэдээж жагсаал цуглаан зохион байгуулах сургаа гэдэг юм уу. За тэрнээс хойш бол олон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн. За тухайлбал бид 18-ны өдөр анх жагсаал зохион байгуулна гэж хэлээд явснаар 20-ны өдөр үед юм уу ерөнхий сайд маань эрдэмтдэд өөрөг өгсөн. За тэрнээс хойш хотын дарга маань зарим нэгэн цэцэрлэгүүд дагаар шүүгч тараадаг ч юм уу маск тараасан. За дээрэс нь засгийн газраас маань тогны үнийг тэглэгч гэдэг юм уу тодорхой хэмжээний шийдлүүд бол гаргаж байгаа. За мөн эмнэлгийн орыг зарим нэгэн газар нэмсэн сураг байгаа тийм. Мөн зарим нэгэн эмүүдийн хөнгөлөлөөч гэдэг юм уу. За бидний өргүүлсэн улсын хурлын өргөдлийн байнгын орон дөрвөөс өргөдлийн дагуу өргөдлийн байнгын орон засгийн газарт зөвлөмж өргүүлсэн.
мөн 14 янзын зөвлөмж хургуулсан. Тэн дээр Үзэсгэлэн Экспо зохион байгуул гэсэн зөвлөмж орсон байлээ. Тэрний хүрээнд өнөөдөр гэхэд Үзэсгэлэн Экспо зохион байгуулсан. За энэ мэтчлэн бол жижигхэн асуудал шийдэж байгаа. Гэхдээ бидний хүсэж байгаа үр дүн бол энэ биш юм аа. Бидний хургуулсан шаардлага энэ биш юм аа. Зүгээр одоо юу гэдэг бид нар бол гэсэн бохгүй засгийн газрын гишүүдийг болон за болбайн үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийг утааны голомтод таавга очиж ажиллаач гэсэн. Гэтэл өнөөдөр бол юу гэдэг ерөнхий сайд хотын дарга хоёр гэр оролд очиж ажилласан байлаа. Бидний хүсэж байгаа тэр одоо бүрэн бүтэн шаардлагыг нэг гал контракт өдийгээр наагур нь ингээл аргалсан болоо өнгөрөөгөл хийсэн гэхэд хэцүү, хийгээгүй гэхэд хэцүү л ингэж өнгөрөөгээд байгаа юм л да. За утааны эсрэг ээжүүд гэж Facebook групп анх үүссэн тий. Тэгээд зөвхөн ээжүүд гэдэг нь учир дутагдaltaй юм а гэдэг аавууд ус их санаачилгаа гаргасан учраас ээж аавуудын групп болж өөрчлөгдсөн. Энэ групп юу н анх яаж үүссэн юм бэ? Ямар учиртай юм бэ? Эмнэлэгт хүүхдээ сахиа сонгоны хархан дүүргийн эмнэлэгт хэвтэж агаад чагсааллыг зар гаргасан. 90 тойрныхоо ойр дотны сэтгүүлч найзуудтай хэлээд бүгдээрээ яаж хийж байгаа 7 хоногийн дараа чагсаал хийчихье гэж бодсон. Юу ч төлөвлөө бэлтгээгүй байсан. Тэгээ ямар ч байсан Facebook олонний дэмжлэгийг авахын тулд мэдээж Facebook дээр л зар тавина гэж телевизээр зар явуулаад яж чадахгүй юм чинь. Тэгээ Facebook дээр зар тавьсан маш хурдан төгсөн. Тэгээл зэрэгцүүлээд ерөөсө группээ үүсгэе гэж санаад групп үүсгэсэн. Тэгээд одоо яг 20 хоногийн дотор 70 мянган гишүүнтэй ийм групп болж өргөжөөд байгаа. Энд чинь бол утаатай холбоотой иргэдийн бухимдал яаж дээд цэгтээ хүрээд яаж туйлдчихсан байгаагийн бүх юмыг эндээс харж болно. Утаа тийм айхтар гамшигын хэмжээнд хүрээгүй гэж бодоод байгаа хүмүүс манай энэ кириллээр бичээд Facebook дээр хайгаараа утааны эсрэг ээж аавууд гэсэн байгаа. Энэ дээр иргэд утаанаас болж яаж хохирч байгаа, сөхөрч байгаа бүх баримтууд энэ чинь үнэхээр ингээл байгаа. Эндээс олж бүр ингээ хохирогчтойсны дундаас нь бүр мэрэгжлийн судлаач болтлоо дэвшчихсэн ийм хүмүүс байгаа. Энэ нь одоо мэрэгжлийн судлаачдыг сэтгүүлчдэд ингээ лекц уншуулмаар надад бас их санагдчихж байгаа. Яг тэгэхээр тэд нар ч маш их 6-7 жилийн хугацаанд бэлдэж явсаар хагаад авчихсан тэр бааз нь улсын хийж чадаагүй тэр их судалгаануудыг судлаачид бие даагаад өөрсдөөсөө төсөв хөрөнгө гаргаад хийсэн ажлууд зөндөө байгаа байхгүй юу? Манай шаардлага тавигдсан нэг хамгийн чухал асуудал, амин тулцсан нэг асуудал нь эрүүл мэндийн үйлчилгээг одоо нэмж өгөөч. 1 сарын 10 гэхэд нэг ч Монгол хүүхэд шалан дээр, нэг ч Монгол эхийн ураг утаанаас болж энддэггүй, нэг ч Монгол ээж устаа гомдож уйлдаггүй болтол нь энэ эрүүл мэндийн хүрэлцээг нэмж өгөөч гэсэн хүсэлт тавьсан, шаардлага тавьсан. Гэвч түүнээс хойш 14 хоногт Цэргийн госпиталь дээр 50 ортой хүүхдийн тасаг нээсэн гэсэн ч тэр нь төгжээтэй хэвээр байгаа байхгүй. Тэгээ ороод хүүхэд хөвтсөн юм байхгүй. Зөвхөн төлбөртөө 10,000-аас 28,000 төгрөгийн төлбөртөө тэр нь хэвээр байгаа. 2 дугаар эмнэлэг дээр 30 хүүхдийн ортой тасаг нээлээ гэсэн тэр нь хүүхдүүд ороод хөвтсөн юм байхгүй байгаа байхгүй. Тэгээд ийм учраас бид нэр дахин жагсаал хийхээс өөр аргагүй болоо да. Би тэгээд манай групп дээр байгаа ээжүүдэд би өнөөдөр хараа цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох гэж байна. Ээжүүд та бүхэн ямар асуудлуудаа яриулахыг энэ нэвтрүүлгээр оруулахыг хүсэж байна гэхэд бол маш богино хугацаанд цагийн дотор манай ээжүүд энэ хүсэлтийг танд илгээсэн. Би таны ядаж ихний энэ хуудсыг нь уншаад өгөөсэй гэж хүсэж байна. Яагаад гэхээр энэ анх удаа бид нэр 60 минутын нэвтрүүлгэнд орох боломж олдож байгаа учраас цаг гаргах боломж олдож байгаа. За ингэсэн байна үзэгчтэй. Сайн байна уу? Би саяхан 12 дугаар сарын 29-нд төрсөн. Миний анхны хүүхэд 2 хил 200 г 47 см урттай гараад бурхан болсон гинэ. 1 сарын 4-нд яагаад гэд асуудал уушигны дутуу хөгжил буюу утааны хор уршиг гэсэн. Надад хүүгээ алдах там шиг байна. Би энэ жагсаалд оролцож болох уу? Намайг оруулахаар бол би оролцмоор байна. Үнэхээр надад хүүгийнхээ төлөө хийж чадах юм алгаа. Би одоо өөрөө маш хэцүү байна. Намайг эм гэдгээ 25 настай гэж. Би амгалан төрөхөд амаржиж төрсөн гэж байна. За энд ингээд энэ бол маш аимшигтай. За эмнэлэг байгуулсан хүн суртал гинэ. Сайн байна уу? Өөрийн чинь постыг уншаад бичгээр шийдлээ 2013 онд анхны үрээ үлгийдэж аваад 6 сартай байхад нь хатгалгаа өвчнөөр алдаж байлаа. Өрхийн эмч зүгээр байна гэж хэлээл явуулаад байсан. Нэг л биш болохоор нь Баянгол хүүхдийн эмнэлэгт очиж үзүүлэлт хатгалгаа гэдгийг нь мэдэж шууд хэвт гэсэн Баянгол эмнэлэг оргүй байсан учраас тухайн үед харьяа байсан сонгон харихын дүүргийн хүлээн авахар очиж үзүүлээд хэвтэх гэдэг жижүүрт гарч байсан юм чинь мөнгөтэй юм бол хувийн эмнэлэг рүүгээ яв. Тэндээ үзүүлсэн бол тэндээ бай гэд тухайн үед шууд
тухайн үед би хүүхэд ээжтэй тэхэл ёстой юм байх гэж бодож байсан гэж залуу ээж юм байна. Ингээд бас хүүхдээ алдсан байна. За энэ хоёр ээжийг яг бүх юмыг ингээд бүрэн гүйцэд уурш харамсалтай нуушлаараа цаг бол бас хэцүү. Гэхдээ хүний зовлон бас цаг харамлах хэцүү байдаг л да. Ер нь иймэрхүү ээжүүд бас над руу их хандсан. Одоо жишээ нь ийм тоо баримт байна. 2009 он 10 11 13 онд одоо ангаахыг сургуулийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж сургууль байт юм байна. Тэр сургууль одоо Калифорни эрдэмтдтэй хамтраад судалгаа хийсэн юм байна. Тэр үед бол одоо нийт Улаанбаатар хотод нас орж байгаа иргэдийн 8%-ийг л утаанаас болж нас орсон гэж үздэг байсан байна л да. Гэтэл одоо 16-ны байдлаар 8% манд 20% болж өссөн. Хэрвээ одоо энэ дарга нарын ярьж байгаа төлөвлөгөөгөр 2024 он юм уу 2020 он хүрэх юм бол 40% нас оролт үзүүлэхээр аимшигтэй тоо байна гэдэг ийм тоог харсан л да. Ер нь тэгээд ээжүүд өвлийн уйлралд үр зулбах, за утаанаас болоод ихэнх хэвлэлээс ураг нь устдахаар аборт хийлэгдэх те энэ тоо бас 4-6%-аар нэмэгдсэн гэдэг тоо баримт байна. Тэгэхээр та бүхэнд бас энэс илүү тоо баримт байгаа бах тийм ээ. Харамсалтай нь энэ тоо баримтууд би өнөөдөр бас биднэрт байнга мэдээлэл өгчүүдэг судлаачдтайгаа холбогдсон л да нэвтрүүлэгт орохын тулд тоогоо бэлдэх гээд 10 жирэмслэлийн 4 нь амьгүй ураг эсвэл зулбал болоо явчихж байгаа. Гэтэ бид нар ингээд нэг энэ тохиолдсон бүхнийгээ утаанд аваач чинь ялзаагаад ингэж хүмүүс битгий бодороо. Яагаад гэхлээр яалтчгүй статистик тоогоор өвлийн улиралд энэ ураг гэдэг юм чинь 3.5 дахин илүү олон тоотоогоор эндээд байгаа юм. Зулбал болоод байгаа юм. Одоо та бол 40 нас хүрсэн үү? Хүрлгүй яах вэ? 40 гарцсан байна. 40 настай, 50 настай ээж нар жирэмсэн болоод юу гэж боддог байсан бэ гэхээр би л ингэж бодож байна. Та нар миний хүүхэд эрэгтэй байх болов уу, эмэгтэй байх болов уу, эсвэл ээжтэйгээ адилхан байх болов уу, аавтайгаа адилхан байх болов уу гэж та нар боддог байсан баг. Одоо манай насны эмэгтэйчүүд надаас дүү охтууд юу гэж боддог гэж зүрхэн цохилосоо л гэж боддог хамгийн түрүүнд. За зүрхэн цохилчлаа яаж хийж аваад болчлоо гэх юм бол цаашдаа амьгүй ураг гэдэг үг битгий сонсоосоо л гэж бодно. За тэгээд төрхтөө зүрхэн тархины даралцтай гэх мэт юм дагалдах өвчнүүдийг бол бүр ингээ энгийн зүйлд хүлээж авчихсан байхгүй юу. Тэр бид нар ийм зүйлийг чинь ээж нар чинь ийм зүйлийг энгийн мэтээр хүлээж авч болохгүй үсттэй. Яаж ургаа алдаж зовсноо энэгээр дүүрэн биччихсэн ээж нар байгаа. Би заримаас нь уншчвал таны нэвтрүүлгийн зүгээр үү. Сайн байцгаана уу? Миний за би утаанаас болж 2 удаа өсөлтгүй жирэмсэн бол сэтгэл санаагаар хямарч байсан хүн одоо хүртэл 5 жил хүүхэдтэй болж чадаагүй л байна. ЭГС гэж надад бичсэн байгаа. Сайн байна уу? Би жирэмсэн болохгүй байж байгаад өнгөрсөн жилийн 12 сард арай гэж жирэмсэн болсон. Гэвч 4 сар гарантай болоод өсөлтгүй болсон. Эд утааны уйлрал жирэмсэн болсон болохоор өсөлтгүй болох тохиолдол их байна гэж эмч хэлсэн. Нэгдүгээр эмнэлэг өсөлтгүй амьгүй болсон ураг савны гадуурх жирэмслэл болсон маш олон эмэгтэйчүүд жирэмсний эмгэгийн кабинетад хөвтөж цэвэрлэгээ хагалгаа хийлгэж байхыг тэнд хөвтөж байхдаа харсан. Өдөр бүр шинээр иймэрхүү асуудалтай ээжүүд ирсээр байсан. Зарим үед бүр өрөөнд багтахгүй коридорт хөвтдөг. Үнэхээр амар дүр зураг. Төрөхөд хэдхэн хоног дутуу байхад хүүхэд нь амьгүй өсөлтгүй болсон том гидстэй ээжүүд зөндөө байсан. Энэ бүгд олон шалтгаанаас болдог ч гол шалтгаан нь утаа гэж би боддгоо. Би яг жилийн дараа буюу 2 сарын өмнө азар жирэмсэн болсон. Гэвч бас л утааны уйдрал жирэмсэн болсондоо санаа зовж байна. Ингээд энэ ээж ажиллаа их боломжгүй гэртээ бүгсэн байгаа юм. Залуу гэр бүлүүд ээжүүдэд ийм юм маш их тохиолддог. Тэгэд энэ бүхэн ингэтлээ энгийн хэмжээнээс дээшилчээд байж боломгүй хэмжээнд хүрчээд байхад яагаад арга хэмжээ авахгүй ийм хойрог байгаа юм бэ те. Манай ус чинь хүмүүнлэг ардчилсан нийгэмтэй ус гэдэг үедээ ийм хүмүүнлэг ардчилсан нийгэм хаана байсан юм бэ? Эний чинь хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж хэлэхгүй шүү дээ. Жилд 500-аараа 1500-аараа 5000-аараа хүмүүс утаанаас болж хөхөд ахад чинь энэ хаана вэ тэр хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд тэр хүүхдийн төлөө газрын дарга ариун болд яагаад өдий хүртээ энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа. Танд энэ 500 1500 гэдэг тоо багтаад байна уу? 2030 он хүртэл хүржээж Улаанбаатар утаанаас сална гэж байна. Дахиад 7000 хүүхдийн тоо энэ танд ямар санагдаж байна? Та ядаж хүүхдийн төлөө байгууллагын даргын хувьд үгээ хэлээч. Улс төрийн хамаарал байгалах гэхдээ хүүхэд гэдэг чинь энэс чухал штэ. Бас дээрэс нь энэ удаагийн парламент бол хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдсон гэж. Бид нар яагаад эмэгтэй гишүүдийг сонгодгийг? Арай илүү инэрэнгүй, арай илүү ээжлэг байх болов уу гэж сонгодог. Би эмэгтэй гишүүдийн нэрсийн дурджээ.
Амар заяа гишүүн яасан бэ? Яагаад урахгүй байгаа юм бэ? Эмэгтэйчүүд хүүхдүүд ийм хэцүү байдалтай байна. Нарантуяа гишүүн та яасан бэ? Ундраа гишүүн. Энэ бол манай Баянгол дүүргээс гарсан гишүүн л да. Баянгол дүүргийнхэн маш их хорддог гэдгийг мэдж байгаа. Цөмийн физикч мэрэгчлээ Стэнфордын их сургууль багшилдаг хүн байхгүй юу? Энэ хүн химийн урвал энэ утааны бохирдол хүмүүст яаж нөлөөж байгааг маш сайн мэдж байгаа. Яагаад дуурахгүй байгаа юм бэ? 2 удаа сонгогдсон Саран Гарил гишүүн яагаад дуурахгүй байгаа юм бэ? Өргөдөл хүлээж авсан. Сонгонайрхан дүүргээс хамгийн утаатай дүүргээс сонгогдсон эмэгтэй гишүүн Гарамжаа та яагаад дуурахгүй байгаа юм бэ? Ундрамаа гишүүн хаана байна? Тэгээ ядаж эрэгтэйчүүд нь тоод хүн бол эмэгтэйчүүд нь чи авч хэлцэх ёстой шүү дээ. Ингээд зүгээр л орхиод ээж болохгүй шүү дээ гэж хэлмээр байна. Оюун хорол гишүүн. Оюун хорол гишүүн. За оюун хорол гишүүн бол тийм. Оюун хорол гишүүн чинь өмнөх засагт 15 сар сайд байсан. Энэ засагт 6 сар сайд байсан. Нийтдээ 21 сар сайд байсан. Сүүлийн сар байгаль орчны сайдаар Улаанбаатар хотын байгаль орчны асуудал энэ сайдаас гадуур үлддэггүй байлгүй дээ. Өөрөө эмэгтэй хүн, их хүн. Дээрээс нь байгаль орчны бохирдоос болоод эмэгтэйчүүд нялхуурс яаж хохирж байгааг мэдсээр үж энэ 21 сарда ядаж утаа арилгах төлөвлөгөөнд санал санаачлаг гаргаад яагаад явж болдоггүй юм бэ? Намайг ингээд хүмүүсийн нэр цохоор ус төржээд байна гэж хэлээд байгаа юм л да. Гэтэ өшөө би хинт хэлэх юм бэ? Тийм шүү. Төр нь иргэнэ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Үндсэн хуулиндаас үүрэг байгаа тийм ээ. За өмнөх чигсаал дээр би очисон харамсалтай нь маш цөөхөн хүн цугласан. Уг нь 20 мянган ээжүүд ядаж 10 мянган хүн ирчих болов уу гэж утсан. 5-6 мянган хүн ирчих болсон. Хангалтгүй санагдсан. Тэгээд тэгтээ та бүхэн энэ жигсаалыг хийснээрээ фэйсбүүкт ийм групп үүсгэснээрээ өнөөдөр энэ алхмуудыг хийлгэсэн байна тийм ээ. Тэгэхээр хоёр дахь жигсаалд ямар найдвар тавьчих? Бид энэ төрөөс нэг олон юм өсгөх ажиллая гэж хэлж хүсэж байгаа. Түүнээс бол одоо юу гэдэг өөр бусад юм шаардлагагүй шүү дээ. Бид нар бол та төр хэллээ үндсэн хуулиар тийм төрөөрөө хамгаалуулах хэрэгтэй байна. Тэрийг хамгаалуулахын тулд төрийг сонгодог байна. Тэгээ 3 юм шаардаж. Юу гэхээр хамгийн гол нь 3 юм. Энийг л сайн ойлгоосоо гэж бодоод би байнга яриад. Нэгдүгээрт нь бол энэ өнгөрсөн жилүүдэд утааны эсрэг тэмцэн тайлангуудаа та бүхэн минь тавиад өгөөч. Ил тавиач. Олон нийтэд мэдээлэл ил үргээч. Нуугаад байгаа юм билээ шүү дээ. Жишээлбэл одоо би энэ бас юу харуулж байна л да. 2010 он гэхэд утаагүй болно гэж 2006-7 оны сонирн байна тий. Утаагүй болно гэж ярьдаг байна. Дараа нь юу гэсэн за ингэ байж исэн. Хүмүүс угаар л өнөртэй байгаа болохоос агаардаг хорт үтсэн хэмжээ багассан гэл нөгөө тий. За агаарын чанарын албаны дарга Батцаахан гэдэг хүн байж л дээ. За дараа нь Алтан уугийг сайд 3 жилийн дотор утаагүй болох юм бол надад арга хэмжээ авна. Би арын таана гэл ингээл гаргаж ирсэн байна тий. Тий. Алтан уугийг дарга. Наа тэгсэн чи одоо байгаа дарга нь болохоор юу гэж юм гэхээр за утаа гамшигын хэмжээнд хүрээгүй байна. Ингээл мэдээлэл одоо юу гэдэг нөгөө өмнөх тайлангаа тавихгүй болохоор бид нар хинт хариуцлага тооцоо мэдгэн байж байгаа. Ийм ярьжсэн хүмүүс нь хэвлэл мэдээллээр дүүрэн байна шүү дээ. Нэгдүгээр тайлангаа тавь. Хоёрдугаарт өнөөдрийнхөө нөхцөл байдлыг бид нар үнэлэх ёстой. Бид өнөөдөр хаана яваа бэ гэд бид нар 20 сая хүнтэй Токио хот биш. 20 сая хүнтэй Шанхай хот биш. Бид нар 1.3 сая хүнтэй нийслэл Улаанбаатар хот. Гэтэл өнөөдөр одоо юу гэдэг бид нар зүгээр хамгийн наад амархан утасныхаа аппликейшнаар ингээл ороод үзэхэд бид дэлхийд тэргүүлж байгаа өнөөдрийн байдал. Улаанбаатар хамгийн дунджаар бол 1000-тай байна. Энэ өөрөө стандартаас биш стандарт биш. Аюултай төвшнээс 10 дахин давтсан байгаа. Аюултай төвш стандартаас биш. Аюултай төвшнээс. Гэтэл ийм мэдээлэл хийгээ сууж идэг. Дээрэс нь Баян хушуунд одоо юу гэдэг би яриад байгаа тийм 1 м куб агаарт нэг дэлхийн уул нь бол хүлээн дэлхийн стандарт бол 25 микрограмм хорд уйдас байх юм бол энэ бол за яг үлцэх алдаа гэж үзье гэж үзэж байна. Гэтэл өнөөдөр Монголд Баян хушуунд 3000 давж байгаа. Энэ байдал нь 3000 давж байгаа. Гэтэл бид нар өнөөдрийн байгаа нөхцөлийг үнэлэхгүй шүү дээ. Энэ төр засагч мэдээлэл иргэдэд боддоо өнгөх. Энэ хоёр дахь шаардлага. Гурав дахь нь болохоор бид нар хизээ яг утаанаас салах юм бэ гэдэг л асуудал байна. Тэрийг ард түмэндээ тодорхойлол. Бид нар энэ жил ийм ажил хэрэгжүүлнэ. А энэ ажлын үр дүнд 20% үт юм 10% багасна. За энэ мэтчлийн явсаар байгаа 4 жилийн дотор бид нар 80% бууруулна ч гэх юм уу. Ийм бодиттой бид нар агаарын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөрөөр баталж чадахгүй. Батлаагүй одоо хүртэл. Гэтэл сүүлийн бид нар 4-5 жилийн дотор 200 тэрбум төгрөг энэ утаанд зарчиж. 200 тэрбум. Энэ хүмүүст бол одоо бид нар өнөөдөр их мөнгөнд сонсоор байгаа дүжирцэн учраас ямархуу хэмжээний мөнгөний ерөөс ойлгохгүй. Гэтэл хэрвээ энийг зүгээр л залуучуудад орон сууцны урьдчилгааг нь болгоод өгсөн бол 10,000 айлыг орон сууцанд оруулах мөнгө байхгүй юу?
Гэтэл өнөөдөр бид нэр зүгээр л утаагүй зуух 170 мянгаыг тараацсан байгаа. Энэ 170 мянган утаагүй зуух нь болохоор зэрэг юу гэдэг нэг зуухыг нөгөө зуухаараа солилсон. Гэвч үр дүн байхгүй. Би иргэддээ нэг л юм уриалмаар байна. Бид бол төрөө сонгосон. Тэр төрөө сонгосон юм чинь бид нэр төр ажиллаа хийхгүй шахаж хаардах үүрэгт. Зарим хүмүүс одоо миний фэйсбүүкэнд ор зөндөл бичсэн баг. Чагсаад яах юм гэдэг. Жагснаар бид нэр тодорхой хэмжээний үр дүн. За яг тэгэж асуугаад байгаа. Тодорхой хэмжээний үр дүнг бид нэр үзүүлж чадж шүү дээ. Өнөөдөр хотын дарга очлоо. За засгийн газрын тэргүүн очлоо. Утаан дээр ажиллаж байна. Маргааш үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хурлах гэж байна. Энэ үр дүн мөн үү? Гэхдээ эцсийн үр дүн биш. Бид нэр илүү олуулаа гэсэн илүү олуулаа үр дүн хүснээр энэ илүү үр дүнтэй болно. Бид нэр оройтсон байхгүй. Бид нэр 10 жилийн өмнө магадгүй миний ээж авч агсажсэн бол миний ах эгч нар жагсажсэн бол өнөөдөр 80% буурсан байх хэвээр байна. Гэтэл тийм үүргээ биелүүлээгүйс болоод өнөөдөр оройтсон. Гэтэ оройтсон гэж бид нар зүгээр хайж болохгүй шүү дээ. Ямарваа нэгэн хэмжээгээр энийг үргэлжлүүлэх ёстой, хийлгэх ёстой, тэрийг ажлыг хийлгэх ёстой. Төр бол эхлээд эрх зүйн хүрээнд миний бодлоор шинжилгээ хийх ёстой баг. Хоёрдугаарт бол эдийн засгийн хэмжээнд шийдэх ёстой. Гуравдугаарт тэр инновацийг нэвтрүүлэх ёстой. Түүнээс инновац нэвтрүүлэх гэж яагаад 100-ыг 100-аар сайлгахтаар юм яриад иж болохгүй л гэж бодож байна. Тэгэхээр бид нар бол төрд бол эрдэмтэн мэргэд байна. За инженер техникийн ажилд байна, мөнгө төгрөг байна. Одоо юу гэдэг юм бүх бодлого гарах бүх юм нь байна. Тэд нар хийх ёстой, бид нар бол шаардлагатай үүрэгтэй. Түүнээс бид нар ямар нэгэн юм шийдэл санал болгоогүй л гэж хэлдэг. Үзэгчдэд зориулж нэг слайд бэлдсэн. Энэ бол судалгаа хийсэн хүний слайд. PM 2.5 гэдэг одоо нарийн ширхэг тоосон цэрийн тухай. За найруулагч дэлгэцэн дүүрэн. За энэ байна. Энэ бол одоо юунд бол бүтнээрээ харагдаж байгаа. Дэлгэцэнд бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээ бол 25%. Энэ улаан шугам байгаа. Гэтэл дээшээгээ манай одоо утааны хэмжээ. Энэ одоо 2009 оноос хийсэн судалгаа 11, 12, 14, 15 одоо 16 бүр 3000 даваа явцсан байгаа. Энэ бол дөнгөж 2000 байгаа. PM 2.5 гэдэг бол диаметрийн хэмжээг заасан нарийн ширхэгтэй тоосон цэр. Энэ бол ямар ч юмд бараг шүүгддэггүй тоосон цэр ингэж орж байгаа. Тэгэхээр одоо энэ харагдаж байна. Манай улс ямар их манай иргэд ямар их өөрсдөө хохирч одоо хордож байгаагаа дааж мэдэхгүй л байгаа юм л та. Энийг бэлдсэн. Тэгээд энэ бол ингээд одоо судалсан. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд манай төр засаг зөвхөн судалгаа руу мөнгө хийсэн гэж одоо мөрөх гэж байгаа хэл та. Судалсан үнэ. Гэхдээ одоо яг хийх хэрэгтэй тийм үү? За та бүхэн засгийн газрыг шүүхэд өгсөн биз. За ямар үндслээр өгсөн бэ? Засгийн газрыг шүүхэд өгөх нь бол захиргааны хуулийн хүрээнд дэх асуудал. Энэ жилийн 7 сард энэ хууль батлагдсанаараа ийм хууль эрх зүйн орчин бүрдчихсэн. Тэгэхээр энэ бол Монголд шинэ сонсогдож байгаа хүмүүс бас дасахгүй байгаа. Миний энэ нөгөө бичсэн мессежүүдийг нь үзүүлээд идэг энэ их зовсон ээж нар чинь зүгээр л ингээд хохироод үлдчих юм уу? Ингэж олон ээж нар хүүхдүүд зовоод таад хинч хариуцлага хүлээхгүй мүү. Тэр 200 тэрбум төгрөг хаашаа орсон ч мэдэгдэхгүй хэрнэ. Утааны ийм гамшигын хэмжээтэй байхад хинч хариуцлага хүлээхгүй мүү. Эцэг яг одоо байгаа хүмүүсийг цовдлох гээд байгаа юм биш шүү дээ. Бид нэр зөвхөн мөнгөндөө юм биш юм байна. Энэ бол нэгдүгээр хүмүүсийн нөхөн олгорыг нь угаасаа өгөх ёстой юм чинь. Утаанаас болоод маш олон ээжүүд залуу гэр бүлүүд орлогынхаа талыг тэр чигээр нэм имчилгээнд зарцуулж байгаа. Дээрээс нь ээж нар нь ажил хийж чадахгүй нөхцөлд хүрч байгаа гэр бүлийн айл нэг нь энэ чинь орлогоо алдчихж байгаа байхгүй юу? Тийм учраас бид нэр хариуцлага тооцож сурах хэрэгтэй эхний ээлжинд. Дээрээс нь хэрвээ хуулийн шат амжилгаараа яваад энэ засгийн газрын ямар нэгэн алдаатай үйл ажиллагаа засгийн өндөр албан тушаалтнуудын эсвүүлдэл болон хариуцлагагүй үйлдэлээс болоод үнэхээр энэ хүүхдүүд ээж нар хохирсон, өвдсөн, нас барсан энэ зүйлүүд нь батлагдах юм бол цаашдаа дахиж ийм байдал гарахгүй тулд хууль эрх зүйн орчинд зөндөө олон шинжилэл хийгдэж болох юм байлээ. Тэр ч үүднээсээ хуульчид өмгөөлөгчид биднэрт үнэгүй тусалцаа үзүүлж хамтарч ажиллахаар болж байгаа. Тэгэхээр эн чинь Монголын одоогийн байгаа нөхцөлөө улам сайжруулахын төлөөх л ийм шүүхийн асуудал. Тэрнээс заавал улс төрчид нэг хүнийг ингээд цодолж гаргаж ирэх гэдэг юм биш байхгүй юу? Угаасаа ч миний одоо хувьд гэхэд зарцуулсан мөнгөө эргүүлээ шүүхтэд олоод авъя гэвэл шүүхэд зарцуулах тэр цаг хугацааны мөнгө тэрнээс илүү болно. Тийм учраас би ээжүүдийгээ бүгдээрээ нийлээд манай төрийн бус байгууллага дээр манай өмгөөлөгчдэр бүгдээрээ нэгдээд 7 сарын 1-ээс хойш эрүүл мэндийнхаа зарцуулсан бүх санхүүгийн баримтуудыг авчирч өгөөд хамтдаа нэг хэмжлэе гэж байгаа. Тэгжээж хүчтэй олон тэгжээж бид нар ялтанд хүрнэ гэж бодож байгаа. Өмгөөлөгчд бол ялтанд хүрэх магадлал маш өндөр гэж хэлсэн. За хэрвээ дотоодын нөхцөл дээр бид нар шүүхтэр унчлаа, баталж чадахгүй байвал бид нар гадаад руу гарах тэр эхний нөхцөл нь дотоодоор асуудлыг үүсгэх байхгүй.
Зүгээр л үндсэн хуулийн зэцэд хандхад л унчих юм шүү засгийн газар. Өрөнд гэж бодоол юм. Тий. За та бүхэнтэй нэгтгэхэд яаж нэгтэх вэ манай иргэд? За Facebook ашигладаг интернет сайтай газрууд бол утааны эсрэг ээж аавууд гэж бичээл орчин тийм үү? За одоо ийм боломжгүй хүмүүс яаж нэгтэх вэ? Тийм. Одоохондоо бид нэр яг бас тогтсон офс сенатер байхгүй л хүний бас өөр төрлийн бас байгууллагын нэг өрөөг гуйгаад төр хугацаанд бас 1 сарын хугацаанд бай гэж гуйсан. Тэр чинь хуралдаж барайл явж байна. 1 сарын 31 хүртэл. Тийм 1 сарын 31 хүртэл. Одоогоор яг идэвхтэй байгаа нэг 20 ээж аав нар байгаа. Энэ дотор судлаачид, эмч, янз янзын хүмүүс. За энэ хүмүүс маань нийлээд ямар ч байсан Facebook дээр утааны эсрэг ээж аавууд гэдэг групп дээр бол утаснуудаа тавьсан байгаа. Тэр хүмүүстэй холбогдоод яаж оролцох вэ те? Тэр шугамаараа холбогдоод оролцож бас болно. Тий. За миний утас бол нэг 88 33 31 23 гэдэг ийм утсан дээр бас байгаа тий. За. За хоёр дахь жигсаал хэдний өдөр хэдэн цагт вэ? Тий. 28-ны өдөр энэ 1-р сарын 28-ны өдөр Бямб гарагт амралтын өдөр бид нар тоолсон байгаа. 26 гэхэд засгийн газар утааг арилгах ерөнхий планаа гаргаж үзүүлэх ёстой стратеги төлөвлөгөө гэсэн. Одоо ч нь ерөөсөө утаагаа яг яаж арилгах тодорхой төлөвлөгөө байхгүй юу? Энийг боловсруулах ёстой. Цаг орно. Гэхдээ бид нар шамдуулж байгаа. Энэ чинь бүхэл бүтэн улс эрдэмтэнтэй, инженерүүдтэй энэ бүх юм байгаа шүү дээ. Өдөржин шүнжин суухад 3 сарын дотор нэг юм гарнаа да. Тэгэд энэ хүмүүс яагаад одоо 12 сар сүүлдээ орж яхад хамаг юмнуудаа судалж дөнгөж эхэлж байгаа. 7 сар томилогдсон засгийн газар үсттэй удаан байна. Хотны захиргаач гэсэн ийм хариуцлагагүй байж болохгүй, үйл болохыг бүгдээрээ л мэдчихсэн. Тийм учраас 28 одоо тэр шаардлагатай тавьсан эцсийн хугацаа маань 26-аар дуусж байгаа. Тэгээд ер нь бол төлөвлөгөө гаргаж өгч чадхааргүй байна гэж ойлгоод байгаа учраас 28-нд бид нар жагсаал хийхийг санаачлаад байгаа. Тэгэхээр иргэдтэй хэлэхэд заавал ээж аав байх албагүй, ирээдүйн ээж аав байж болно, настай хүмүүс байж болно. Бүгд заавал манай жагсаалд ирж оролцоорой. Бид нэг л хамартаа тий энэ бидний хамарчуудаа нэг л өнөрлж байгаа үстэй жагсаалд ирсэн нь утаагаар амьсгалаад бусд нь агаараар амьсгалаад байгаа юм ерөөсөө байхгүй шүү дээ. Тэгэхээр ямар ч талцаал буруу зөвөөрөө гэхгүй эхлээд ямар ч л байсан жагсаалдаа ир дараа нь үг хэлээ биднэрт хэл. Тэгж л уриалгаар. Ямар нэгэн улс төрч ард нь байна, санхүүжүүлж гин гэдэг хардлага бас нэлээ явж байна. За энэ талаар нэг үг хэлээч. Тий. Ер нь одоо тэгэл ямар ч үйлдэл хийсэн хар сэрэн нараад энтцсэн юм шүү. Манай одоо юу гэдэг тантай өнөөдөр нэвтрүүлэгт орж байгаа болохоор би эхнээсээ уншаал байж байна л да. Юу гэж яах гэхээр энэ нэг Женко байна, алдарч Женко. Яасан ч санхүүжүүл дуустгүй, яасан ч олон хүн санхүүжүүлдэг тий. Ингээл эхэлж байгаа байхгүй. Тэгээ бид нар энэс айгаад эсвэл тантай нэвтрүүлэгт орж болохгүй байх хэвээр юм. Эсвэл энэ дуу хоолойгоо хүрхэхгүй байх хэвээр юм. Бүүн яриа болсон шүү дээ бидний дууд. Тийм үү. Хоёр талцаал зарим нь бойл илгээд байна уу тий? Зарим нь бойл зүгээр мөрөөрөө явж байгаа ажлыг тэнцээ очиж нэг ярилцлаганд орж өөр хүний юм шиг харагдуулчвал яах юм гэж айгүй бухимдсан. Манай гişүүдээс хүртэл гэж зөвхөн идэвхтэй байдаг хүмүүсээс. Тэд нар чи бид нарыг хамгийн сайн мэдчихэж байгаа шүү дээ. Хэрэггүй муухай харагдчихвал яах юм бэ? Та нарыг улс төрийн захиалгатай гээд цаадуулж хэлчихэж штэ битий гэдэг. Гэтэ тэр хүмүүс чинь бид нарыг хамтдаа явж байгаа учраас өөртөө санаачлаа явж байгааг мэдчихэж байгаа штэ. Гэтэ зүгээр нүгний ийм муухай хартаа болцсон учраас ийм их айцтай болцсон байхгүй юу? Тэгээд ер нь тэр ямар хамаатай хамгийн гол нь мэдээлэл олон хүнд хүргэж тэгж нөгөө 60 минут бид нартай ховорхоо олддог боломж учраас асуудлуудаа бүрэн яриад авъя. Тэр бүгдийг зүгээр орхийлгэж үзье. Угаасаа ч нэг 10% л асуудал тэр бол нийт тулгамдж байгаа асуудал. Утаа гэж тэр том асуудал байхад тэр жижигхэн улс төрийн хов болвол үндэ л бид нарт жижиг асуудал юм. Бидний амьдрал дээр утаа ямар том уршигтай байгаа юм. Тэгээд утааг шийдснээр ихийн хожих монголчууд энэ Улаанбаатар шууд хожиж штэ уулан тэ. Жинко хочихгүй юу? Жинко хочихгүй. За хочихгүй л хэлгээ. Хочихгүй гэж одоо хожих л хэлгээ. Цуг л хочих байлгүй тэ. Бүгдөө л агаараар амьсгалж байгаа. Гэхдээ хохирол бас хамтдаа хохирно тэ. Хамтдаа хохирно. Тэгэхээр энийг бол бид нэр шийдэх нь бол эхлээд зүй ёсных байхгүй. Түүнээс бид нар одоо юу гэдэг энэ намынх тэр энэних гэдэг тусад нь хордуулдаг юм байдгүй л. Тэгэхээр бид нар боддөө штэ хараа. Бүр нэг улс төрөөс бүх юмаа улс төрөөс хамааралтай улс төрчдөөс тижээлгээж тэдний захиалгаар амьдрсаар байгаа сурчсан хүний чин сэтгэлийн итгэл үнэмшил гэж байхгүй болцсон гэд бүр бодцсон тийм хүмүүсээс л ийм яриа гарч байгаа. Тэрнээс биш манай жирийн иргэд бол ийм юм нэх бодохгүй байгаа. Тэрийг бол айгу баттай мэдчихэв. Нэгэн тийм сэдв гараад ирснэх камер над руу чиглүүлж байгаа чи би нэг үг хэлээ тэгэхээр цензургүй яриа нэвтрүүлгийн одоо яг энэ утааны асуудал хөндөж байгааг Ардан Жинко ботлого санхүүжүүлж байгаа гэж та бодож хардж байгаа бол бид юу ч хэлэхгүй. Ягаад гэвэл таны хордож байгаа уушигны төлөө
таны хордож байгаа хүүхдийн чинь төлөө, ирээдүйд төрөх ач гучийн чинь төлөө ингэж хэлүүлээ сууж байгаадаа үнэхээр бахархал төгс байна. Тийм учраас утааны эсрэг тэмцэн энэ нийгмийн болж бүтэхгүй байгаа юмны эсрэг улам их юмнаа. Зөвхөн таны төлөө, таны үр хүүхдийн төлөө, таны үр хүүхдүүдийн ирээдүйн төлөө шүү. За нэг удаа өөрийнхөө нэвтрүүлгийг өөрөө ашиглаж та. За та бүхэн бас түрүүн фэйсбүүкээс ингээд хараад байхад за жагсаалт хэрэгтэй юм, ийм юм хэрэгтэй байна, тийм юм хэрэгтэй байна гэл ингээд зарлаад байгаа харагдсан. За ээж аавууд бас сайн санаатай хүмүүс дэмжлэг туслалцаа үзүүлж исэн тийм ээ. Одоо шүглийн бэжингээс авчруулахаар боллоо гэж тэгж байна. Бөмбөр хэрэгтэй гингууд ингээд энэ усныхаа савыг ингээд хооронд нь нүддэг юм аа гэж арга заагаад өгч чинь. Өөр та бүхэнд ямар тусламж дэмжлэг хэрэгтэй вэ? Бас телевиз үзээд та бүхэнд туслах хүмүүс зөндөл гарах байх гэж бодож байна. Бид нар жагсаал дээрийн бурхан болсон хүүхдүүдэд зориулаад, гэгээн турсалтанд зориулаад хар шаар хөөргий бас засгийн газрын ордны хашаанд нь үлгчээ гэж бодож байгаа. Энэ бол тэр хүмүүс л зүгээр харуулхал гэсэн юм. Битгий мартаач гэдэг нэг орхтой ядаж харчаасаа гэдэг. Тэгээ тэр шаарыг нөгөө агаарт дээш нь хөргөхийн тулд ийм гелийн ямаар үлээд юм билий. Тэр нэг ховор тэгэд үнэтэй олчих гээд бараг 500 мянга орчим болох гээд тэгэд энэ дээр дэмжих байгууллага олох хэрэгтэй байна. Лед дэлгэц тайз түрээслэхэд бараг 2 сая орчим төгрөг гэдэг өнгөрсөн удаа бид нарт 800 мянган төгрөг хямдруулаад түрээссэн. Энэ дээр бид нарыг дэмжих байгууллагууд байвал сайн байна. Бид нар заавал бүгднийг үнгүй аавна гэхгүй байж болох хамгийн хямдруулаад тэнгүүд дундаасаа бид нар бас мөнгө босгоно. Угаасаа нээлттэй ханд бас зарлана гэж бодож байгаа. Төрийн бас байгууллага болсон учраас данстай болж байгаа. Дансаа маргааш өглөө нээлгэн. Нээлгээг байгаа юм аа. Тий, тэгээд хандаа бас хамаагүй зарлж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээд аль биесээр явах учраас тэгээд маргаашаас яг тэдэн төгрөг болох нэ гэдгээ үлдэгдлээ гаргаж ирж байгаад тэрэн дээр хандаа зарлаа. Өнгөрч хасаалыг бас бид нар ихтэй бас л яг ингэж хандваар яасан. За жишээлбэл энэ постыг бид нар явуулмаар нь бүүстлээд өгөөч гэхээр нэг хүн за би тэд хоног бүүстлээд өгөөч гэдэг юм уу. Энэ тайз дэлгэцэж яах вэ гэдэг нэг хүн би 70% тайзаа хямдруулъя. Огт үнгүй болж чадахгүй би хүүхдүүдийнхээ мөнгө өгдөг. Тэгэхэд одоо юу гэдэг нөгөө эмэгтэйчүүд Монголын эмэгтэйчүүдийн сангаас үт юм уу бид нар энэ дээр чинь туслая гэдэг. Энэ материал явж байгаа. Тэгээд сүүлд нь бид нар бас хэрэг ороод харах юм бол бүх хинээс хэдэн төгрөг хинээс ямар тусламж дэмжлэг авсан гэдэг бүгдийн тайлыг над тавьсан байна. Яг энэ жагсаалч гэсэн бас хардаж царайдах юм ерөөсөө байхгүй. Эргээ мэдээж юм зохион байгуулж байгаа зардлаар нь энэ зардлыг бол яг нээлттэйгээр эргээгээл тавина. Энэ хүн ингэж туслаа. Өнөөдөр ихэд над руу 3-4 хүн ярьсан. Та нар өргөдөл хэдийг хэвлэх юм? Би 200-ыг нь хэвлээд, 500-ыг нь хэвлээд, 1000-ыг нь хэвлээд гэсэн ийм хүмүүс маш их байна. Бас нэг ээж өнөөдөр ярьсан. Та нар ойпс гэсэн байна. Бид нар Баян хошууны эцэс дээр нэг цэцэрлэг ажиллаулд юм аа. Энд бол дулаахан сайхан өрөө байгаа. Данч хол багтаа гэдэг чинь. Тэгээ энэ хүмүүст маш их баярлалаа. Бид нар нөгөө бас л хотын энэ тэндээс 20 залуучууд цуглдаг учраас арайхандаа Баян хошуунд очиж бас ойпсолж чадахгүй гэж хэлсэн. Тэгээ гисэн ч гэсэн тэр хүний сэтгэл нь маш бас их сайхан, маш их баярлалаа гэж хэлмээр. Бас нэг юм хэлэхэд хүмүүс яг биднийг санаатай юм уу санаандгүй юм уу ингээд хуваах гэж их оролдож байна л. Та нар гэр орооллын эсрэг тэмцээд байна гэж. Харин тэдний төлөө тэмцэж байгаа юм шүү. Бид нар тийм юм байхгүй. Бид нар нэг л агаараар амьсгалж байгаа учраас бид амьдрах орчноо сайжруулъя, агаараа сайжруулъя гэж тэмцэж байгаа. Би бол харин энэ төр засагт бол гомдоод байгаа. Яагаад тэгэхээр эцээцт энэ утаа бол гэр орооллын утаа биш. Энэ бол засгийн газрын ордноос гарч байгаа л утаа байхгүй. Тэнд бодлого бол усруулж байгаа хүмүүсийн тархинаас гарч байгаа утаа. Энэ бол хотын захиргаанаас гарч байгаа утаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ утааг бодтойгоор шийдвэрлэхийн тулд тэр чанаас гаргадгүй болохын тулд яах вэ гэхээр төрлүүгээл бид нар итгээ сонгоцсон юм чинь төрлүүгээ шахалт үзүүлэхээс өөр арга байна. Бид нар шахалт үзүүлэх эрх нь биднэрт л байгаа. Тэгэхээр та ямар ч нэмэргүй гэж бодоод байгаа хүмүүс. Би нэг ганц мессеж бичээ ямар нэмэр байсан гингүүт мессеж бичээл ахаар яаж яах вэ гэхээр энэ хол дарга засгийн газар минь ямаа яагаад чи мессеж ирээд ийн л гэж байгаа юм. Эрүүл мэндийн сайд руу бид нэр зохион байгуулалттайгаар та бүхэн мессеж бичээж гаврайлангууд тийш мессеж очингууд яаж яах вэ гэхээр өчигдөр бодтой судлаа эмнэлгийн хөрөлцөө 70% хэтэрчлээ. Хотын захиргаа арга хэмжээ аав гэдээ эхэлж байгаа. Тэгэхээр яг энэтэй адилхан бид нар өөрийгөө нэг гэж ололгүйгээр жагсаал дээрээ хурж ирээч тий. Тэгээ хурж ирээ бид нар 10 мянга бол 20 мянга бол өгшөө илүү олуулаан цуглаж чадах юм бол энэ төр засагч нь өөрөө сонгогдож бий болдог юм учраас айдгаа л гэж хэлмээр. Манай өнгөрсөн жагсаал дээр тус нэм үзүүлсэн нийт байгууллага хувь хүний тоо 40 гаруй байсан. Тэгээ энэ дундаа Монголын эмэгтэйчүүдийн санд их баярлалаа гэж хэлье. Пост тайнгууд маргааш өглөөнөнд аваач Монголын эмэгтэйчүүдийн сангийн бид хоёр нэгнийгээ таньдаг байсан. Тэгээд уцтаад чи ингэж жагсаал хийж байгаа бол чамд тодорхой хэмжээний төсөв санхүү хэрэг болно. Дэмжлэг авах уу?
ардчийн улс төр байхгүй болоод бид нэр дэмжихэд бэлэн гэсэн уулзаад ойлголцоод бүх юм ярьсны дараа тэр хүмүүс итгээд манай үйл ажиллагааг дэмжсэн Монголын эмэгтэйчүүдийн сангийнхантаа маш их баярлалаа. Дээрээс нь маш олон туршлагатай төрийн бас байгууллагынхан биднэрт сүх гэрлэгчээс ахуулаад их туссан. Одоо тэр хүмүүс маань бид нарыг дараагийн хуульчидтай юмнууд руу чиглүүлж өгч байгаа байхгүй юу? Тэгэд эн чинь олонний дэмээр л бүтээд байд юм аа. Угаасаа зөв санаатай байхад зөв зүйлийн төлөө бүгдээрээ ингэж явж байхад үнэхээр дэм-дэмэндээ болчтой юм билээ. Одоогийн жагсаалынхаа зардал ч гэсэн өсрээд 1.500 хавцал болох болов уу гэж төсөөлж байна. Асуудалгүй бүтчихнэ гэж бодож байна. За баярлалаа. Ганцхан минут завсарлаад буцаад эргээд үргэлжлүүлээ. Нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Тансаг байдлын төгс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэнд цэндэрлэх өндөр зэрэглэлийн орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн үчирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно. Тэрмийн зорилгын төлөө үргэлж завгүй ажилладаг. Бүтээл нь бидэнд баяр баясгал хөгжлийг авчирдаг. Шинэлэг бүхэн шинэ мэдрэмжийг бидэнд өгдөг. Аз жаргал дулаан үр амьсгалыг бүрдүүлдэг. Амжилттай ажиллах орчныг бий болгоно. Сая санаа таны орчинг бид бүтээн. За цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. Өнөөдөр хотын захирагч шинэ шийдвэр гаргасан байсан. Тэр нь 2018 он хүртэл Улаанбаатар хот руу хөдөөгөөс ирж байгаа нүүдлийг хязгаарласан байсан тий. За энэ бол бас нэг алхам юм тий. Ер нь бол яг хөө би бол тэгж л боддог. Бид нар өөрсдөө мөрөөдлийн жагсаалыг төр засагт тулгаад байж болохгүй байхгүй юу? Өнөөдөр бол одоо надад нэг гоё уран санаа байгаа шүү дээ. Ингээд ингэчүүлж болчмоор юм шиг. Гэтэ тэр биш. Тэрийг бол төр засаг өөрөө шийдэж шийдвэр бодлогоо боловсруулж олох хэрэгтэй. Бид нар бол шийдвэрлэл гэж л шахах л ёстой гэж ойлгодог. Харин төр засаг бодлогын төвшөнд эрдэмтний мэрэг дээрээ хилэлцүүлээд гарч ирсэн тэр уран гэх юм одоо бодлогоо хэрэгжүүлэхэд нь ард иргэд бид өөрсдөө бас үүрэгтэй байх хэрэгтэй. Ард иргэд өөрсдөө бид нар тэр шийдвэрийг дэмжих ёстой л гэж ойлгож байгаа. Мэдээж одоо юу гэдэг бидний хүрсэн хэмжээнд хүртэл бодлого шийдвэр гарахгүй байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд утааг олон нийтийн анхааралд авчирчсны үр дүнгээр өнөөдөр төр засгийн удирдлагууд маань бас шийдэх гэж оролдож байгаа сайшаалт. Бас энийг бол огт бас өгөөсгээд байх. Оролдлого хийгээд байна. Оролдлого хийгээд байна. Гэхдээ энэ гал унтраах оролдлого байна уу, бүрэн шийдэл байна уу гэдэг нь бол дараагийн асуудал. Тэгэхээр бид нар бол тэр бүрэн шийдлийг бий болгооч та нар. Энийг ямар нэгэн аргаар шийдээч. 21-р зууны 200 мянган яндангийн асуудал байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэхээр 200 мянган яндан гэл яаж шийдэх үү гэдгийг л бодоод олчооч л гэдэг. Хэрвээ тэгэх юм бол бид нар одоо та нарын чинь насаар чинь шүтээд амьдраад тэр сонгодог юмд чинь сонгоод өгөл гэж хэлээд байгаа юм чи ерөөсөө л энэ шин. Түүнээс бол одоо юу гэдэг тэр шийдвэр буруу зөв эсэх талаар бол би үнэндээ хэлж мэдэхгүй. Тийх хэрэг зүүнч байхгүй. Харин би одоо нэгэн тийм шийдвэр гарсан бол тэрийг би дагна л гэж бодож дагаж хэрэгжүүлнэ л гэж. Дээрээс нь шилжилт хөдөлгөөний хорхоор чинь бас үндсэн хуульд заасан хүний эрхийн асуудал яригдээд идэв штэ. Болно л та. Тэгтээ энэ чинь онцгой байдал үүсчихэд байгаа гэдгээ хаана ухамсарлаад Улаанбаатарт байгаа энэ сая 300 мянган иргэн дундах тэр олон хүүхдүүдийн эрүүл мэндийн хүндэрчгсэн байдлыг ойлгоод хөдөө орон нутгаас шилжиж орж ирэх хүсэлтэй байгаа иргэд минь хүслээ
түр зур ингээд зогсоочих нь бол тийм айхтар байж боломгүй асуудал гэж бодохгүй байна. Энд чинь тэгтээ эн чинь хүнд өвчтөө эмчлүүлэх шаардлагатай хүмүүс бол орж ирж болно шүү дээ. Шилжин суурьшуулах нь л зогсоож байгаа болохоос биш бүр ингээд орж ирэхийг нь хорцсон юм байхгүй байх гэж бодож байгаа. Тийм учраас эерэг нөлөө үзүүлнэ ах гэж бодож байна. А гэхдээ хамгийн гол хүсэж байгаа юм бол хин хаанаа үнэхээр хүлээн зөвшөөрөхүүд хэмжээний тийм ерөнхий стандарт төлөвлөгөөг бид нар хүсэж байгаа. Энэ бол энэ нэг сарын 26-нд гаргаж өгөөч гэж бид нар хүсэж байгаа. Утаа 15 жил гамшигын хэмжээнд үргэлжилсэн байхад бид нар энэ жил анх удаа л ингэж шавдуухан юм шаардж байгаа. Тэгэхээр энийг нэг гайхаад исэн хэрэггүй баха. Уг нь манай 40 гаруй насны ээж нар бол 30 гаруй настай байхдаа жагсаж явах ёстой байж гэж боддتي. Тэгсэн бол бид нар өнөөдөр энэ дайны арайч гамшигтаа тулчихгүй байсан баха. Би одоо харамсаад байгаа байхгүй юу? Би өчнөө жил сэтгүүлчээр ажиллаад ядаж 10 жилийн өмнө, ядаж за болий 5 жилийн өмнө утааны тухай бичиж байхгүй, сурвалжлага хийж ихгүй яасан бол доо гэж одоо би өөртөө харамсаад нэвтрүүлэг хийж байгаа. Тэгэхээр би бол та нарт маш их талархаж байгаа. Би бишэр Монголын ард түмэнд талархаж байгаа. Маш зөв сэдвийг маш зөв цаг үед нь гаргаж ирсэн. Тийм учраас энэ төр засаг хит хит алхам хийчээд байна. Өшөөр шавдуулаад амир байгаа байхгүй. Манай иргэд бас ингэж бодоод байна л да. За ингээл үйл болохоор утаа ярил зам болохоор орхичдаг штэ. Юм сүртэй ингэдэр гэх. Тийм биш тийм ээ. Одоо өглөө орой өдөр шөнөгөө л утаа гэсээр байгаа л өшөө их юм хийх хэрэгтэй байна да. Энэ утааны чи үл харагддаг хэлбэр нь одоо утаа болохоос шавар болохоор хөрсний бохирдол болно. Тэгэхээр манай төрийн бус байгууллага яагаад төрийн бус руугаа зохион байгуулалтанд орсон бэ гэхээр цаашдаа удаан хугацаанд үргэлжлүүлэн ажиллах учраас л ийм зохион байгуулалтанд ороод байгаа. Хавраас хөрсний бохирдлын асуудлыг тавина, хүүхдүүдийн эрхтэй холбоотой асуудлуудыг тавиад явна гэж бодож байгаа. Тэгэхгүй бол орхичиж болно л доо. Хүүхдүүдээ аваад өөрөө салхинд гараад амьдарчиж тэгэх юм бол миний хүүхдүүдэд илүү ашигтай. Гэхдээ энэ айхтар асуудлуудыг энэ ээжүүдийн бичээд байгаа юмнуудыг чинь над руу хүрэх амтад ингээ бүдэрээ явуулж яхад би тань руу ингэж өгчөөд тэгээд 4 сар болгонгод алга болчих болохгүй шүү дээ. Дахиад дараагийн нэг хүн яг энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар хүмүүс итгэхээ байчвал яах юм. Тийм учраас бид нараа яг төрийн бус байгууллагын гор морин л урт хугацаанд ажиллана гэж бодож байна. Пүрхүүгийн бас анх энэ асуудлыг тавих болсон түүх нь бас их сонин хэцүү түүхтэй дээ чи өөртөө тохиолдсон явдлаа ярьж. Би хүүхдийнхээ хувийн амьдралыг хамаагүй ярьж болохгүй хаа. Яг хуу 50 хэдэн удаа эмнэлэг рүү ярьсан гэдэг. Тэр бол баг хүү өвдсөн. Би яг утааны удирдал хүүгээ энд аваад ирсэн юм л да, яг Улаанбаатарт. Тэрэндээ л одоо ястаа үнэхээр их харамсаж байна. Эрүү сайхан төрсөн хүүхдээ утааны удирдалд Улаанбаатарт авчирснараа бүр одоо ингээл ханаа төрлөө бол 2-3 хоногийн дотор шууд татгаа болчиход байдаг. Ах нь утааны удирдалд арай өөр газар байсан өмнө байсан. Тэгэхээр ханаад авах нь хамаагүй бага байгаа байхгүй. Ханаад авсан ч гэсэн тэгж хурдан хатгаа болдоггүй. Тэгээд би энэчнээс 2 хүүхдийнхаа энэ зөрүүтэй байдлаас нь л утаа үнэхээр бага наснаас нь хүүхдэд өвчлөл үүсгэж юм бол ингээд идэм байна гэдгийг бодсон. Тэгээд эхлээд би чинь интернет эмнэлэгт хавар хөвтчихсэн. Тэгээд ингээ баг багаар буусан л та. Тэгсээр байгаад сая сүүл бүрийн эмнэлэг олдохгүй болоод 53 ширхэг хүүхдийн хувийн эмнэлэг рүү уцтчихэж нэг юм сүлд нь тэр сонгон хайрхан дүүрэгт хувийн эмнэлэг болсон. Эмчилгээ, эмч шинтер сайтай. Хамгийн гол нь сонгон хайрхан дүүрэг учраас бүр ингээ эмчлүүлж ах чинь эн чинь утаа гараад ахаар чи яаж миний хүүхэд тэр нөө PM 2.5 таа ингээ ороод ахаар чи хидчнээ энэгээр нь антибиотик шахаад нэмэргүй штэ. Одоо тэр олон антибиотикийн сөрөг нөлөөлөл хэдэн жилийн дараа яаж илэрх бол гэхээс би хайж манай үеэлдүүд багт нь их антибиотик шахаад өсөлтийг нь жоохон зогсоосон гэж манай хамаатнууд их шүүмжилдэг байхгүй юу. Бас 10 жилийн минь нэг найзлдаг байсан охины шүдийг нь антибиотик шахсараа бүр хэрэглэсээр байгаа амар юм шар шүдтэй. Сүүлдээ тэр өсвөр насндаа бас тэрэндээ их эмзэгэлдэг тийм байсан. Тэгэхээр бидний мэдэхгүй бүр илүү их асуудлууд ирээдүйд үүснэ байхаа. Одоо та нар илэгний хорт хавдар юм уу, хорт хавдаргүй айлын кейс байна уу? Танд тохиолдсон. Надад тохиолдсон. Танд байгаа юу? Тэгэхээр илэгний С вирусынхны нэг үе гарсан шиг одоо уушигны хорт хавдрынхны үе эхэлнэ. Бид нэрийг одоо нэг 10-20 жилийн дараанаас бүр хяаруулна гэж бодож байгаа. Тэгэхээр одоо ингээ хүүхдийн эмнэлэг байхгүй байхад тэр үед уушигны хорт хавдрыг эмчилдэг эмнэлэг байна гэдэгт үнэхээр эргэлзэж байна. Хүүхдийн эмчир сүүлийн 10 жил эмч төгсөөгүй гэж мэддэг үү? Тэр сонсон. Яагаад гэхээр хүүхдийн эмч болох хүсэлтэй оюутан байдгүй. Тэр яагаад гэвэл хөрвдөггүй мөнгө олдгоо салбар байхгүй. Тэрэнд орвол мэс цэслийн эмч юм уу те гоо сайхны эмч болвол илүү их мөнгө олох боломжтой гэд хүүхдээ анги эзгүүрсэн тоо надад хүн ярьсан. Хамгийн гол нь хүүхдүүд их хордож байгаа юм л да. Яагаад тэгэхээр дор хяжилт эдгээр чинь хамгийн агаарын бохирдолтой үе доогуур нэгдүгээрт явуулдаг тийм. Хоёрдугаарт нь биднээс 3 дахин хурдан амьсгалдаг.
Тэгэхээр 3 дахь их агаар сорж хурдан ингэж хордож яана гэсэн үг тийм. Тэгээд одоо хамгийн гол нь их сони юм яг одоо бид нар арга яц мэдээж PM 2.5-ыг амьсгалж ирсэн дор бол маск зөвхөн зөв. Гэхдээ маск өөрөө бүрэн шийдэл биш. Яг тэгэхээр бидний амны хөндийн эрүүл мэнд ямар вэ? Эргээгээд өвчин үүсгэх шалтгаан болд. Тэр нэг жоохон л удах юм бол. Хоёрдугаарт нь би өөрөө ялах хөхтэй гарантай л хөхт. Гэтэл эмнэлэгт очиод үзүүлэхээр юу гэж юм нэхэр одоо ерөөсөө утаатай байгаа юм чинь бити гаргаараа ханаад өрхөөр гэж байгаа. Бити гаргаараа гэрт байнгут зэрэг цонхон онголохоор утаа ороод ирэх учраас цонхон онголохгүй. Гэтэл саяхан нэг хүн хэлж байгаа нь юу гэж юм нэхэр та нар өөрсдөө хүчил төрөгчөөр ингээд татаж амьсгалаа буцаагаад нүүрс төрөгч гаргаж тэ. Ингээд тэргээрээ буцаж амьсгалж болохгүй. Энээс болоод архид юм уу толгойн одоо юу гэдэг нь тэ бүхэл юм болохон байд юм аа. Энэ өөр агарж болт мó. Заавал цонхон онголох. Цонхон онголох гэхээр бас болохгүй. Ийм л байдал орчод байгаа. Яг энэ зовлон ерөөсөн одоо юу гэдэг манай удирдах дээд шатны байгууллагын хүмүүс ойлгож ич магадгүй. Ойлгоод мэдэхгүй сарайлаад ирэх магадгүй. Ойлгохгүй байгаа. Тийм л учраас та админ нэг баян хөшөөнд очиод яг утааны оргил цагт нь очиод засгийн газраараа очиод ажил гэхээр л яаж яах нэг л сайхан өнөөдөр гарсан байлээ л дээ. Нэг ажил гашаанд аз жаргалтай салхитай хамгийн өнөөдөр бол цэвэрхэн агаартай өдөр те. Очиод нэг айлын гадаа очиод хоёулаа аз жаргалтайгаар инээд зургаад оруулчаа өрөөд ирж байгаа. Тэднэрт инээдэн биднэрт ханиадан болоод байгаа байхгүй юу? Тэг энийг одоо юу гэдэг бид нар шийдэл гэж харахгүй. Үнэхээр ард түмний мэдрий гэж бодож байгаа бол яг тэр төв цэг дээр нь очиод засгийн газраараа хуралдаж болно шүү дээ. Гашаан сандал тавьж байгаа яга хуралдаж болохгүй гэж. Бид нэр анхаарлаа хандуулж яах гэдгийг харуулах гэдэг байгаа болохоос тэр дотор шийдвэр гаргах гэж хэлээгүй байхгүй. Ээж хуралдсан шүү дээ манад. Хуралдсан шүү дээ. Тэгэхээр энийг л бид нэр хүсээд байгаа маа. Ард иргэдтэйгээ ойрхон байгаа ч сонгуулийн үеэр байдаг шгээл байгаа ч л гэж хүсээд байгаа байхгүй. Түүнээс бол одоо юу гэдэг тэднийг хорлох гол цуг PM 2.5 амьсгалах гэдэг юм шиг л. Баян хөшөө 21-р хороолол. За толгойтой эц, баян хөшөөний эц. Ерөөсөө өглөө орой өдөр шөнөгүй л улаан гэрэл хасаастай байдаг шүү дээ. Тэнд амьдарч байгаа манай иргэд бас чагсаалд их юу оролцсон байна. Хойрог оролцсон байна. Уг нь тэр хүмүүсийн эрүүл мэнд одоо хотын байранд амьдарч байгаа хүмүүсээс илүү хордож байгаа тий. Тэр хүмүүстэй хандаж юу гэж уриалах вэ? Бид мэдээлэлээр хангахгүй байгаа. Яг үнэ. Яг үнийг хэлэхэд сошиал ертөнц бол хүчтэй мэдээллийн урсгал тэнд бол жоохон аслагдмал болсон. Тэр чинь өнөөдрийнхөө өдрийн хоол ундыг яа идэ гэж юу интернет ороо суух байгаа шүү дээ. Бараг тоггүй ч тоггүй аль байгаа. Тэгэхээр хамгийн гол нь мэдээллээс таслаа хийж байгаа. Тэгээд энэ олон нийтийн хэвлэл мэдээллээс бас тэр бодтой мэдээллийг өгөхгүй байгаа байхгүй. Түрүүн би харуулсан тийм. Утааны харагдах байдал нэгсээд байгаа ч гэсэн хорн багсаад байгаа маа гэж мэдээлж байгаа төр засагт бид нар яаж идэх юм бэ? Тэгэхээр тийм мэдээлэлтэй байгаа ард түмэн өнөөдөр одоо юу гэдэг нь тийм энэ тэмцэл чинь нэгдэхгүй ойлгохгүй шүү дээ. Мэдээлэл нь буруу юм чинь. Дээрэс нь хамгийн гол юм нь юу гэхээр инжилээс яагаад хүмүүс тэмцээд эхэлж байгаа юм. Энэ жил мэдээлэл илүү өргөн дэлгэр болсон баг. Нөгөө бид нар энэ тэндээ хотынхаа 10 хэдэн хэсэгт ийм нэг утааны утааг агарын чанарын индексийг гаргадаг болсон байна. Тийм үндсэн дээр би тэрийг мэдчихэд энэ тэмцэлд нэгдэж байгаа байхгүй. Өмнө нь бас мэдэхгүй л байсан. Утаанд явбал нэрнэл төр засаг маань ингээ багсаад байгаа юм болов уу гэж бодоод ойлгоол яваад байсан. Тэгтэл үгүй байна л да. Одоо таны хэлж байгаа саяны тэр улаан ингээ хасдаг гэж байна шүү дээ. Тэрийг хүмүүс ойлгохгүй байгаа байхгүй юу? Уг нь тэрийг олон нийтэд таниулахад 150 сая төгрөгийг агарын чанарын албанаас сурталчилгаан дээрээ төсвөлсөн байлээ. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ айхтар аминд тулсан асуудал дээр мөнгө нэхэхгүйгээр асуудлыг нь гаргаад өгчөндөө 150 сая төгрөгөнд хангалттай хэмжээний контентоо бэлдэж авчираад тэр агарын чанарын албаныхын телевиз альч сонингийн аваачаад өгсөн манайхан гаргаал өгнө гэж бодож байгаа. Би хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд хандаж үг хэлмээр байна. Утааны эсрэг энэхүү тэмцэлд нэгдээч. Одоогоор бол яг нэг 30 орчим 40 орчим хувь нэгдээд энэ үлдсэн хүмүүс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тийм хангалттай нэгдэхгүй байна. Утаа гамшиг босныг хамгийн анх сэрээсэн хүмүүс нийгэм зочроо өгсөн хүн болов сэтгүүлчд талигч болормоо сэтгүүлч өнөөдөр сони Улаанбаатарын утаа гамшиг боллоо гэсэн нийтлэлийг бичижсэн. Тэгэхээр дахиад яг ийм нэг нийгмээс сэрэх шаардлага манай хэвлэлийнхэнд их байна. Засаг улс төрчид нь ийм хойрог дээр нэрэгдэн ингэж бохимдож гомдчихсан дунд энэ дунд хамгийн сайн гүүр болоод түүчэл хүмүүс бол хэвлэл мэдээллийн хэрэгслэн байхгүй юу. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн минь телевизийн холбооныхаа өдөр тутмын сонины мэдээллийн вебсайтууд та бүгд одоо нэг 4 сар хүртэл ядаж нэг энэ утаан дээрээ төвлөрөөд өдөр болгон энэ талаарх танин мэдүүлэх үйл ажиллагааг явуулаач. Тэгэхгүй бол гэр хороололд байгаа иргэд чинь тэр бактери шиг түлхэр чинь тэнцэнээс ямар хор яаж ороод хүүхэд нь яагаад байгааг үнэхээр мэдэхгүй байгаа байхгүй юу.
Мэдчүүл арай бас өөр байх гэж бодож байгаа. Гэхдээ бид нэг юм бол гэр хороолол байгаа хүмүүсийг битээ юм түлээдэй гэдэг юм биш шүү дээ. Тинчээч гэсэн нялх хүүхэд байгаа. Тэр нялх хүүхдийг дулаахан хоноосоо л гэж бодож байна. Гэхдээ дулаахан хононгоо тэр амар утаа угаараар битээ амьсгалаасаа гэж бодож байна. Тим нөхцөлд нь битээ иргэдэг ингээд зүгээр хайчаачтай тий. Энд ямар зэрлэг шивүүн юу ширүүн биш шүү дээ. Бид нар чинь 21-р зуунд амьдарч байна. 21-р зуунд иргэдийгээ нүүдлийн одоо майхангийн хамгийн боловсронгуй хөтөлбөр нь манай гэр шүү дээ. Энд чинь нүүдлийн гэр. Суурин амьдрал үнэхээр тохирохгүй байна. 60-аад оноос л гэр эхлэлтэй хэдэн жил өнгөрч байна. Энэ хугацаанд яагаад энийг шийдэж чадахгүй байгаа юм бэ? Бусад гадаадын орнууд ямар төр засгийн өндөр чадвартай үнэхээр атаархмаар мундаг шийдвэрүүд гаргадаг үлээ. Бид нар тийм бүсэд байгаа байхгүй юу? Ийм аргацаасан юм биш. Тийм ярихаар битээ бид нэр ингээд алтан цасны юм шиг бодоор эн чин дэлхийн улс орнууд бусад нийгмүүд өчнөө сайхан амьдарч штэ. Бид нэр яагаад тэг сайхан амьдрах хэрэггүй юм бэ? Бидний хүүхдүүд тэр гадаадын хүүхдүүдээс солонгосын хүүхдүүдээс юу гараад утцсан юм Монгол хүүхдүүд. Монгол хүн болж төрснийхөө төлөө энэ хүүхдүүд чинь ийм өрөвдөлттэй амьдралаар амьдрах ёсгүй штэ. За одоо ингээд утаа гэд ярихаар за энэ бол ингээд зөвхөн өвөл модонд орж байна гэдэг тийм. Хавар боллоо 4 сар боллоо. За олигтой шийдэлт хүрээгүй байвал танаа төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явсаар л байна үстэй. Тийм бид нар бол ер нь энийг доктортой явуулъя гэж бодож байгаа. Улаанбаатар хотыг бас утаагүй болтол нь явж чадах юмсан гэж бодож байгаа. Одоохондоо бол тийм ихтгэл байна. Гэхдээ үнэнхээр ихтгэл мохоохоор юм бас л их байт юм байна л тийм. За биднэрт бол мөнгө төгрөг байхгүй. Биднэрт эрх мэдэл байхгүй. Биднэрт айлав юм байхгүй. Ганцхан биднэрт хэн байна гэхээр нийтийн эрх ашигыг хамгаалъя гэсэн хүсэл байна. Тэр нийт маань дэмжлэг жоохон байна тийм биз. Тэр нийт маань өөрөөсөө юу гэдэг та нар жагсаад нэмэргүй боль гээд авах юм бол бун торлоо талбай дээр гарахаа боль гээд авах юм бол тэгэл хамаг юм дуусчихлаа шүү. Тэгэл нийтээр л дахиад утаанда дахиад 15. Хэрвээ тийм байх юм бол би одоо юу гэдэг хоёр хүүхдэд тэрвэл за гадагшаа виз хөөцөлтөй илдэл гэж л бодно. Гэтэл бид нар өнөөдөр шүү дээ нийгмийн амьтан байгалийн амьтнаас гадна бид нар нийгмийн амьтан гэж ярьдаг. Нийгмийн эрх ашиг гэж юм байх хэрэгтэй байхгүй. Бид нар нэг нэгнийхээ төлөө нэг нэгнийгээ хамгаалдаг, нийтийн эрх ашигыг өмнө нь тавьдаг байх ёстой шүү. Ингэж л бид нар хүн босныхоо эрхийг хийж байгаа шүү. Бусад амьтнаас ялгарч байгаа. Тийм л учраас бид нар зориглож бид нар хийхгүй бол бид нар талбай дээр гарахгүй бол өөр хүмүүс харагдахгүй юм байна да, хийхгүй юм байна да гэсэн үднээс л өнөөдөр бид нар яваад. Харин энийг маань бас зөвөр ойлгоод та нар минь уухайлаа дэмжиж өгөөч. Энийг дэмжиж өгөх юм бол цөмөрөө төр засаг руугаа шахалт үзүүлж байгаа. Би тэнцээ дандаа тэнийг муу хүмүүс байгаа гэж бодохгүй байна. Тэд нар маань ямар ч байсан нэг шийдэл олж чадна. Шийдэл болоод хэрэгжүүлэхэд нь бид нар бас уухайлан дэмжиа л гэж хэлэх гээд. Түүнээс бол одоо юу гэдэг дандаа л нэг зүгээр л нэг хийх ажилгүйдээ тэрчээ байгаад байгаа юм шиг байхгүй. Хүүхдүүдтэйгээ сайхан цуг. Үнэхээр тартагтаа тулчаад байгаа учраас л яваад байна. Дээрээс нь манай одоо ээж аавтай холбоонд ингээл янз бүрийн мэрэгчлэлтэй хүмүүс шүү дээ. Тэр дунд яг утааг нарийн судалчихсан мэдээлэл сайтаас судлаачд нь 3 хүн байдэ. Нэг нь налахын гордогт амьдардаг. Яагаад тэгэхээр тэнцээ очиж жирэмснийхээ үеийг өнгөрөөдөг, тэнцээ хүүхдүүд төрүүлдэг, эндхийн нийгмийн амьдралаа бүр орхиод тэгж зайсан. Яагаад гэвэл тэр хүн утааны уршиг хамгийн сайн мэдээд тийм шийдвэр хийчихэж байгаа байхгүй юу? Хин ч Улаанбаатар дотор амьдрахыг хүсэн шүү дээ. Бас нэг аав байна. Бүр 7 хоногийн 2-3 өдөр нь бүр заавал агаарцлахын хүүхдээ аав гарчдаг. Одоо маргааш үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал бид нэрийг өгөн дуудсан юм л да. Тэгээд нөгөө тэр судлаач автаа хамт орё гэсэн чи за өстө тэр чин чухал гэхдээ уучлаарай би хүүхдүүдээ яг салхинд гараад өгөө юм учраас би аваад гарахгүй бол манай хүүхдүүд хэцүүднэ гэдэг ч байгаа. 4 хүүхэдтэй аав. Тэгэхээр яг юмаа мэдээд мэдээлэлтэй байгаа хүмүүс нь утааны уршиг ингэж мэдрээд ингэж алхам хийгээд байгаа байхгүй юу? Арай бага мэдээлэлтэйнүүд нь за гайгүй байх гэдэг ингээ үлдчихэж байгаа байхгүй юу? Эн чинь бол хотын захиргааны хэвлэлийн албаныхан тэр агаарын чанарын хэвлэлийн албаныхан ер нь сайн хариул засгийн газрын хэвлэлийн албаны ч гэсэн хийж явах хэрэгтэй ажил байхгүй юу? Ард иргэдэд хамгаалах үүрэгтэй шүү дээ. Тэр мэдээлэл өгөх. Мэдээллийг өгөх. Гэтэл манайхан ч бараг л би бол сүүлдээ хардаж эхэлж шүү дээ. Ингээ хаалтын гэрээ байгуулж за утааг одоо бага мэдээллээрээ гэдэг болов уу гэж бодогдоод байгаа. Гэхдээ манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамгийн их тийм болж байгаа. Одоо энэ үйл явцуудыг эхлэхээс нь ахуулаад одоо хүртэл тийм болж байгаа. Цаашдаа бүр илүү уухайлж хэлж оролцсон нөхаа гэж бодож байгаа. Улаанбаатар хотын утааг шийдэхэд хичнээн төгрөх хэрэгтэй юм бол юу юугаар шийдэх юм бол гэдэг тийм бодлогын баримт бичиг бид өнөөдөр хүртэл байхгүй тийм. За өнөөдөр үзэгслэн гарсан байлаа худалдаа аж үйлдвэрийн танхим дээр. За тэнд бол мэдээж бас л нөгөө сайжруулсан 100 хүчин явж л байгаа юм л да. Тэгэл ямар ч байсан сая ерөнхий сайд шөнийн тарифыг тэгэлсэн учраас тогны шөнийн тарифыг тэгэлсэн учраас цахилгаан хаалгавар одоо их модонд орох нэ.
За ингээд одоо нөгөө цахилгаан халаагаараа шахах нэ. Тэр бол мэдээж тодорхой хэмжээг нь иргэд төлөөд үлдсэнийг нь одоо банкнаас зээл авах боломжийг олгож өгөх юм байна. Түүн дээрээсээ нэмээд нөгөө тоолруу гэдэг юм бас дахиад мөнгөөр өгөх нэ. За энийг гэр хорооллынхан болохоор бид нар өнөөдөр те нүүрсээ авах гэж яаж мөнгө авсан, банкнаас авсан. Дээрээс нь бид нар хүүхдээ сурах гэж яаж мөнгө авсан. Одоо цагаан сар болох гэж тэтгэврийн зээл авсан, амьдрах гээд ингэж ядаж байгаад юунд цахилгаан халаагуур, юунд тоолдуур вэ гэдэг ийм бухимдал байгаа байхгүй. Энэ бухимдал та нарт анзаарагдаж байна уу? Манай групп дээр маш их байдаг те. Зарим нэг хэсгийн нөгөө цахилгаан халаагуурыг хэрэглэхээр цахилгааны дийлдэггүй гэсэн мэдээллүүдийг гээж аавнаар их өгöd байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар эмзэглэл төрсөн бэ гэхээр эсвэл цахилгаан халаагаараа ингээд ерөн шахна гэж бэлдсэн байж байгаад яг утаа гэсэн асуудал гараад ирэнгүүт маа энэ шийдлэнгээ гаргаад өгсөн юм уу? Тэгээ тэр цахилгаан халаагаараа нийлүүлж байгаа тулгад гэдэг компани хувьцаа эзэмшигчд нь ямар хүмүүс юм бэ? Тэдний хамаатнууд нь ямар хүмүүс юм бэ? Яа тэгэхээр эн чинь улс төрчдийн хамаатан гэдэг энэ мэдээлэл угаасаа биднэрт хангалттай хэрэгжчихсэн байгаа. Нэрийн зарлал шүүхэд дуудчихж магадгүй гэж бодод байна. Тэрийг тодорхой судалжаа дараа нь хэлнэ гэж бодож байгаа. Ингээд судалгаагүй гинт юм хийснээсээ болоод энэ жил одоо ямар их түүмэр гарах бол гэдгээс сэтгэл эмзэглэж байна. Энд чинь судалгаатай хийж яадаг ажлууд дээр цаг алдаа тожимдсон ухаарал дээр ийм гинтийн шийдвэр авахаар түрүү жил би чинь бас сэтгүүлч байсан болохоор энэ түлэгдэлтийн тухай бол ийм хамт олонтойгоо өрнүүлж байсан. Энэ түлэгдэлт гэдэг ямиг дахиад хүүхдүүд дээр бий болгочих гэхээс бүр үнэхээр их айж байна. Нэрээ тийм шүү те. Тийм. Гэхдээ манайх шиг ийм улс бол утааг шийдэхэд их амархан гэж тэр дэлхийн Нобелийн шагналтай эрдэмтэд хэлсэн байл шүү дээ. Яа тэгвэл том хүнд үйлдвэр байхгүй. Зөвхөн нэг гэр хороол 200 мянган айлын л асуудлыг шийдэх нь бол өстой маш амархан, хамгийн гол нь танах хичээхгүй байна л гэдэг дүгнэлт өгсөн байл шүү дээ. Хичээсэн хүмүүс 15 жилд ийм болохгүй шүү дээ. 200 тэрбум төгрөгийг ингэж цацахгүй. Ерөөсөө тэр улс төрчд нь энэ утааныхаа мөнгийг бизнес болгох руугаа л түлхсэн болохоос биш яг арилгая гэж явцсан хүмүүс. Зоригийн хэрэг утааны асуудал хоёрыг бүр яг адилхан юм шиг санагдсан. Тэгэл дээгүүрэл хөөд өгдөг те сүртэй юм арай л ингээл яг доогуур нөгөө газраар ажлын хийсэн хүн ерөөсөө байхгүй. Тэгээ тэн чинь 18 жилийн дараа асуудал шийдэгдэж байна. Одоо бид нэг 15 дахь жил рүүгээ ороод явж байна. 18 дахь жил дээрээ шийдэгдэжсэн утааны асуудал 2 жилийн дотор. Фэйсбүүкт нэг ийм зураг яваад байсан шүү дээ. Танаа утааны эсрэг жигсаалын эрц. 12 сарын 31-ний баярын одоо баярлж байгаа хүмүүсийн эрц хоёрыг ингээд яагаад тавьсан бэ? Харьцуулаад тавьсан байсан л да. Тэгэхээр нэрэ манай иргэд маань өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө амь насандаа тийм хайргүй байна гэж байхгүй те. Тийм. Хүмүүсийг баярлалаа гэж буруутгаж болохгүй л те. Мэдээж баярлах хэрэгтэй. Хүн юм чинь тэр зохисныхаа бид нар бас амралтын өдрөө жаргал гэх юм уу тэр шинэ оноо авахдах тийм үйл ажиллагаа байна. Гэхдээ бид нар нэг л юм дутаад байгаа те. Эхлээд хардаж сэрдээд байгаа. За энэ бонд орлын цаана хэн байж болох юм бол гэж бодож өөрийнх нь толгойгоор бодож олцоод за энэний цаана тийм хүн байгаа бол би очихгүй ш гэдэг юм. За талбай дээр гарч өргөжсөн болгон юм байдаг учраас за харъя гэдэг ч юм уу тийм нэг сэтгэв. Хоёрдугаарт нь болохоор зэрэг тэр бас юу гэдэг ах шиг байна л. За шийтгэхгүй юм чин гэдэг бүр итгэлгүй болцсон. За ингээл байхгүй итгэл алдарцсан. Ийм нэг хоёрдугаар. Гуравдугаарх нь болохоор биднэрт ерөөсөө нийтийн эрх ашиг буюу нэгдсэн нэг юм дээр нэгдэх. Нөгөө нүүдэлчин сэтгхүүгээс суурин соёл эргэн шилд буюу нэгдэж нийгмийн байгуулдаг юм аа. Бас төдийлөн сайн ойлгохгүй байна л. Би ингэж л хараад. Мэдээж одоо юу гэдэг нэгдээд бид нар талбай дээр олуулаан гарах юм бол энэ төр засагчин өөрсдөө бас айхал болов гэж бодоод байгаа юм л да би. Үгүй айхгүй ч гэсэн айгүй байх болов гэж бодоод байна л. Тэгэхээр энэ нэг нийтийн эрх ашигын төлөө, нэгнийхээ төлөө, хүүрүү хүүхдийнхээ төлөө бид нар заавал нэгдэж талбай дээр олуулаа очиж төр засагтаа хэлэх үгээ хэлжээж ядаж бид нар гомлон тайлах хэрэгтэй л гэж ойлгоод. Одоо чинь ийм юм байна гэж байхгүй шүү дээ. Одоо утааны асуудал ярангууд одоо нэг хэсэг одоо юу гэдгийг одоо Алтан уягийн талынхан арай илүү амьсгалал, Жинкогийн талынхан арай дутаа амьсгалал, тэгээд хоорондоо үзэлцээ тийм юм байхгүй ш. Яг бүгд чинь нийлсэн юм шүү. Тэр чинь нийлсэн юм шүү. Тэгэхээр ер нь бол миний бодлоор бол ингэж бодоод байгаа байхгүй юу? Нэгэнд энэ утаа бүгднгийнх нь амь насанд аюултай болцсон. Хүн үхээд байгааг эрдэмтэд нотолцсон байна тийм үү? Хүүхэд эндэж байгааг нотолцсон байна. Тэгэхээр ард нь хинч байсан ер нь яадгийн. Тэгтээ байхгүй шүү дээ. Ер нь байсан ч миний ард ер нь байвал сайн юм шүү. Миний ард бол миний хоёр хүү байгаа.
Танд хэд хүүхэд байгаа? Бас 2 хүүхэд. Таны ард хэн байгаа? Эхнэр байгаа. Тийм л байна. Хүүхэд гэдэг чинь хүнээс хамгийн их хүч, хүний хүч оруулна. Бас дээрээс нь хүүхдийнхээ төлөө явж байгаа хүний сэтгэл бол хамгийн чин ариун байна л гэж би боддог. Бид нар дээр ирээд нэгдэж байгаа ээж аавуудад яагаад бид нараа хамаг ажиллаа дөнгөж 20 хоногийн өмнө уулзалт танилцсан ирнэ бүх ажиллаа найдаад энэ том чагсаалыг зохион байгуулна гэж явж байгаа гэхээр бидний зорилго их тийм чин сэтгэл дээр тогтсон зорилго учраас ерөөсөө нэгэндээ эргэлздэггүй. Тийм учраас иргэд маань одоо зүгээр идэвхэл нэмээд ирээд оролцох шаардлагатай. Тэгэл хитүүлээ жоохон олон харагдчих юм бол за эдгээр ингээд дахин жагсаал хийгээд байвал олон хүн ирээд байгаа юм. Эннээс өмнө асуудлаа хурдан шийдье гэдэг цочроог л улс төрчдөд өгөх санаа зорилготой байхгүй юу? За баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн цаг дуусж байгаа. Гуруула утааны эсрэг жагсаалд ирээч гэж уриалсан. Ард нь хинж байхгүй гэдгийг хэллээ. Ээжүүдийнхаа зовлон гэрлээ. Хүмүүс засгийн газар юу хийж байгааг ярьлаа те. Тэгэхээр одоо та хоёрт дахиад одоо яг эфир хаахад төгсгөлт нь үзэгчдэд хандаж хэлэх үг байгаа юм. Ер нь бол эхний ээлжинд цөмөрөө юу ч хийхгүй суужснаас юу ч юм хийгээд талбай дээр нэг цуглаж үзээл гэж уриалмаар байна. Тэгээд үр дүнгийн цөмөрөө харцгаая. За тэгээд бид бас их олон хүний ихтгэл найдварыг тээж байгаа учраас бид бас хариуцлагатай хандна. Жагсаал айл болохоор зохион байгуулалттай эмх замбраатай хуулийн дагуу бас их сайхан жагсаал хийхийг бодно. Та бүхэн нэг дээрээ л гэж уриалмаар. Онсор жагсаалын онсор 1 сарын 28-нд 12 цагаас Сүхбаатарын талбай дээр болж байгаа. Жагсаалын нэр бол боож өглөө. Хүү яагаад тийм нэртэй болсон бэлээ? Яа тэгэхээр өнгөрсөн 26-ны жагсаал дээр маш олон уриалгацсан бэлдэж ирсэн. Тэр дундаас сошиалт хүмүүсийн хамгийн их дэмжлэг авсан хүмүүсийн бухимдлыг илэрхийлж чадсан нь бол боож өглөө. Нэг оюутан гараараа бичээд тэгсэн байсан. Энэ бол үнэхээр бидний нөхцөл байдлыг аюул тод илэрхийлсэн. Бид нар бас илэрхийлсэн соёлтой хичээд ээж л дээ. Эрүүл агаарын төлөө өнтер гэх тээ. Арай өөр хүмүүс бол зүгээр л боож өгөх гээд байна. Тэгээ уусаа тийм бид нар ч гэсэн үнэхээр боож өгөх гээд байгаа. Дээрээс нь юун дээр боож өгөх гээд байна вэ гэхээр би нөгөө л нэг эмнэлэгт байгаа ээж нарийнхаа асуудлыг дахиад ярьчих. Шалан дээр, шатан дээр, сувилагчийн постн дээр бүр ингээд хүүхдэд тэрвэрчээд нөгөө нэг суц тарааг нь хийлгээд юу дүүлээ? Уян зүйтэй тэгээд 2-3 цаг хүүхдэд тэрвэрээд өдөржингөө болно энэ гэж чинь хүнд нөхцөл бидтэй. Тэр эмнэлгээ хурдан нэмж өгөөч. Гамшигынх нь хүрээ ингэж хурдан тэлж яхад яаж ийм төвчшгүй байдалд ээж хүүхдүүдийг орхиж чадчихна. 30,000 орон сууц зарагдаагүй байна гэж штэ. Энд чинь хотын захиргаа гэрээ хийгээд тодорхой хэмжээний эмнэлгийн зориултаар ашиглаж л та. Тэр юун тийм хэцүү байгаа юм бэ? Энд чинь зүгээр зохион байгуулалтын л асуудал штэ. Ямар метаны хий авчираад 1 сарын 26-ны дотор Улаанбаатарын бүх цахилгаанаар хангах гээд байгаа юм шүү дээ. Хэдэн байгаа үйл хөдлөх хөрөнгөө дотор эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээр хангаал зохион байгуулалтын дээр яагаад ингэж удаад байгаа. Өнгөрсөн энэ хугацаанд 80 орны асуудал шийдчихээ 40,000 хүүхдийн хатгаагаар өвдсөн байгаа хүүхдтэр ямар юм болох юм бэ? Тэр чинь далаад тусал гэдэг шиг ч юм болж чадахгүй байгаа байхгүй юу? За баярлалаа. Тэгээд шантрахгүй, зоригтой хүрээрээ биднийг одоо амьсгалах эрхийн төлөө тэмцэж байгаа та бүхэнд маш их талархлаа. За цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эргэн уулзтлаа. Баярт. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 100 грамм алтын тэр. Ямгуя багвандгаа энэ хоёр үерний газар уулзахгүй юм шиг байна. И жишээлбэл сайн муу хэлэгдлээ ч гэсэн Монголдо хинэж таних санжийн баяр байгаагүй. Яриг байгаа. Та бид нар энэ таягаад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээ байгаа шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л те. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгэл 20 жил явуулчлаа. Бид нар сони юм одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж.
нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Тансаг байдлын төвс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэнд цэндэрлэх өндөр зэрэг лим орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно.